Энэ хичээлээр артер, вен, хялгасан судасны бүтэц онцлог нь үүрэгтэйгээ хэрхэн цохилдсон болохыг танин мэднэ. Судас бол зүрхнээс гарч олон салаа үүсгэж, бие махбодод нэлэнхүүдээ тархаад буцаж зүрхэнд ирдэг цорогт эрэхтэй юм. Судасыг тараагоор буюу артер, хялгасан буюу капилляр, хураагуур буюу венийн судас гэж ангилдаг. Артерийн судас. Артерийн судас нь зүрхнээс цусыг эд эрэхтэнд зөөвөрлөн хүргэх үүрэгтэй. Ховдлын булчинлаг ханны агшилтаар цус артерийн судасаар маш хүчтэй шахагддаг учраас өндөр даралттай байдаг. Түүний хан бурган давхар эдээс тогтсон маш нягт, уян хатан, сунамхай шинжтэй. Дотоод давхраа нь холбогч эдээс, дунд давхраа нь гөлгөр булчингаас, гадаад давхраа нь уян холбогч эдээс бүрддэг. Зүрхний агшилтаар цус шахагдан артерийн судасаар зөөгдөх үед хан нь агшиж сунсаар бага зэрэг түлхэлт үүсдэг. Өөрөөр хэлэх юм бол артерийн судасны хан цусны даралтын хүчийг даган сунаж, буцаж хэвэндээ орох чадвартай гэсэн үг. Ийхүү артерийн судасны ханны бүтэц нь цусны хүчтэй даралтыг тэсвэрлэхэд зохицсон байдаг. Хялгасан судас. Зүрхнээс гарсан том тараагуур судсууд алслах тусам нарийсаж олон салаа үүсгэнэ. Үүнийг хялгасан судас гэнэ. Хялгасан судас хүний үснээс 10 дахин нарийн. Хан нь нэг игнээ хавтгай эсээс бүтсэн учраас савингийн хөөс шиг нэмгэн байна. Ийм бүтэц нь түүний гүйцэтгэх үүрэгтэй холбоотой. Цусны сивэнд дууссан тэжээлийн бодис, хүчил төрөгч зэрэг нь хялгасан судасны ханыг нэвчин эдийн шингэнд, түүнээс эд эсэд шилжинэ. Мөн эсийн үйл ажиллагаагаар ялгарсан бодис эдийн шингэнээс хялгасан судасанд нэвчиж байна. Цусны сивэнд дууссан тэжээлийн бодис, хүчил төрөгч зэрэг нь хялгасан судасны ханыг нэвчин эдийн шингэнд, түүнээс эд эсэд шилжинэ. Мөн эсийн үйл ажиллагаагаар ялгарсан бодис эдийн шингэнээс хялгасан судасанд нэвчин шингэдэг. Венийн судас. Хялгасан судсууд хоорондоо дахин нэгдэснээр венийн судсыг бүрдүүлдэг. Артерийн судастай харьцуулахад венийн судсаар урсгах цусны даралт харьцангуй бага байх тул түүний хан заавал бат үхэх байх шаардлагагүй. Иймээс венийн судасны хан нь нэмгэн, уян, сунамхай шинжтэй. Мөн суваг нь үлэмж томорсноор цус хялбархан урсдаг. Венийн судасны хананд цусыг буцаж урсгахаас хамгаалсан тусгай хавхалгууд байдаг. Венийн судсыг хүрээлэн оршиж буй булчингуудын агшилтын үр дүнд түүний доторх цусны урсгал эрчимждэг. Хүн алхахад хөлөнд байрлах том венийн судсууд хөлийн булчингийн агшилтаар шахагддаг. Ингэснээр венийн судсаар зүрх рүү буцах цусны урсгалыг хурдасгадаг. Цусан хангамж. Эд эрэхтнүүдэд хүчил төрөгчөөр баялаг цус хүрэлцэн ирэхийг цусан хангамж гэнэ. Уушигнаас бусад хүний биеийн бүх эрэхтнүүд хүчил төрөгчөөр баяжсан цусыг артерийн судсаар дамжуулан авдаг. Венийн судсаар хүчил төрөгчөө алдсан цус зүрхэнд буцаж урсдаг. Уушигны артериас бусад бүх артерийн судсууд нь аортын гол судаснаас их авдаг бол уушигны вен, илгэний үүдэн венийн судаснаас бусад бүх венийн судас хойд ба өмнөд венийн аль нэгэнтэй нийлдэг. Илгийг 2 судас цусаар хангадаг. Эхний судас нь илгийг хүчил төрөгчөөр хангагч илгэний артер. Хоёр дахь нь хоол боловсруулах эрхтний тогтолцооноос илгэнд цусыг зөөвөрлөн хүргэдэг илгэний үүдэн вен. Илгэнээс бүх цус илгэний венийн судасаар гардаг. 2021 оны ажлын хуудсанд энэ сэдвээр бэлтгэгдэн гарсан дараах даалгаврыг ажилцгаая. Зураг төрсөлсөн судасны талаар зөв илэрхийлсэн мөрийг олно гэжээ. За, артерийн судас
Бүтцийн онцлог нь зузаан булчинтай, онцлог нь өндөр даралтай цусыг хүчтэй шахдаг. За тэгэхээр артерийн судас зузаан булчинтай хэзээ ч өндөр даралтай цусыг хүчтэй шахдаг. Судас бол цусыг шахахгүй, зүрх шахна. Тийм болохоор энэ биш гэж үзнэ. За венийн судас хавхлагтай гэдэг зөв булчингуудын агшилтаар цус шахагддаг. За энэний зөв хариулт нь V хувилбар. За тэгвэл C хувилбарыг бас ажиглая. Хураагур судас хавхлагтай мөн боловч уушгины хураагур судасаар венийн цус урсдаг. За уушгины хураагур судасаар венийн цус урсахгүй артерийн цус урсдгийг санацгаагаарай. За хялгасан судас нэмгэн хантай ханаар нь бодис хялбар диффузлэгдэнэ. За хялгасан судас нэмгэн хантай хэдий ч ханаар нь бодис диффузлэгдэнэ. Бүх бодис бол диффузийн замаар диффузлэгдэхгүй учраас энэ хариулт буруу гэсэн үг. За тэгэхээр зэрэг та бүхэн одоо юм ижил төстэй асуултууд дээр андуурах зүйл их гардаг. Хялгасан судас нэмгэн хантаа диффуз явагдана гэдэг үгийг хараад D хувилбар зөв гэж сонгож болохгүй. Энэ бодис диффузлэгдэнэ гэдгийг тооцох хэрэгтэй. Тэр хураагур судасаар венийн цус урсна гэдгийг маш сайн ажиглах хэрэгтэй. За ийм зүйлсүүдийг маш сайн анхаараарай. Хичээлийн агуулгатай холбоотой СТ ерөнхий шалгалтын даалгаврын тавилттай ойролцоо нэгэн дасгалыг ажиллацгаая. Цусны судасны зургуудыг сайтар ажиглаад венийн судасны онцлогийг зөв илэрхийлсэн мөрийг сонгоорой гэжээ. Эхлээд зургнуудаа ажиглаад артер вен хялгасан судасуудаа ялгаж танина. За венийн судасанд эдгээр хоёр судасаасаа ялгаатай шинжүүд юу байдаг агуулгыг тодорхойлно гэсэн үг. За A хувилбарыг харъя. Дотроо хавхлагтай зөв. Венийн судас дотроо хавхлагтай учраас зөв. За 3 давхар зузаан хантай. Венийн судас нь 3 давхар хантай боловч зузаан биш нэмгэн байдаг. Буруу гэсэн байна. Тэгэхээр энэ зөв. За 3 давхар нэмгэн хантай. Зөв. За нэг игний эсээс тогтсон маш нэмгэн хантай буруу. Энэ нэг игний эсээс тогтсон маш нэмгэн хантай хялгасан судас. За зүрхнээс гарчгүй судас зөв гэсэн байна. Тэгэхээр венийн судас чинь зүрхнээс гарчгүй судас биш. Зүрхэнд оржгүй судас учраас энэ хариулт буруу гэж үзнэ. За V хувилбарыг харъя. Дотроо хавхлагтай зөв. 3 давхар зузаан хантай буруу гэдэг зөв. 3 давхар нэмгэн хантай зөв. Нэг игний эсээс тогтсон маш нэмгэн хантай буруу гэж энэ зөв. Зүрхнээс гарч буй судас гэдэг чинь буруу гэж байгаа учраас энэ хариулт зөв. За тэгвэл энэ дасгалын V хувилбар зөв гэсэн үг. За эсэлтийн ерөнхий шалгалтанд даалгаврын тавилан ийм байдалтай орж ирнэ. Энэ түлхүүр дээр нь зөвийн тэмдгээр бол энэ шинж бол зөв гэдгийг илэрхийлж байгаа. X буюу жагтаар энэ бол буруу гэдгийг илэрхийлж байгаа гэдгийг сайтар анхаарах хэрэгтэй.